Сайн байцгаана уу? Мөнх цэцэг байна. Instagram-ийн гоё охтыг дүүрэж хийдэг A Day in My Life маань part 3 эхэлж байна. Надтай хамт байгаарай. Өнөөдөр би юу хийх вэ гэхээр Tinder-ээр танилцсан халуухан залуутайгаа болцсон. Тэрний маань зураг энэ байна. Бодигоор хичээлдэг, баунто бишээ. Би энэ том их гоё залуу байгаа. Тэрнтэйгээ нэг жил харьцсан. Өнөөдөр бит хоёрын анхны болцоо. Йой, уулзна гэхээр бүр хаацгаа хөдөлж харааны шүүс асгарчихлаа. За мэдээж анхны болцоо дээр үнсэлж магадгүй учраас би хамаа 18 удаа угаасан байгаа. Дээрээс нь миний шүд жаахан шаралчихсан. Би хамаа яаж ч угаасан миний шүд шар хിവэрэл байгаа юм да. Эмэгтэй хүний хамгийн чухал зүйл бол шүд. Тийм болохоор болцооныхаа өмнө би шүдний эмнэлэгт орохоор шийдсэн байгаа. Дараагийн чухал зүйл бол мэдээж үнэр. Намайг гой үнэртэй явхад манай гудамжны бахар хүртэл эргэж хардаг. Тийм болохоор үнэртэй усыг тохирох хэмжээгээр нь доочиг нэвтрүүлээд асгарчий. За ингээд зөндөө их юм хийсэн юм чинь жаахан өсөж эхлэв. Эмэгтэй хүн баг иддэг байх ёстой. Гэхдээ та хэд минь намайг гахаа шиг иддэг мэднэ эцтэй. Таалагддаг залуугийнхаа хажууд гахаа нохоо шиг идээд байлтай биш. Одоо сайн идэж аваад болзоон дээрээ жингээ барьж байгаа гэж хэлээд шинэ нохооны салаад иднэ. За миний явах цаг боллоо. Юмыг ааж мэдхүүгээд хэвэн бов хармаалчих. Манай байрны лифт дэвтрээ дудаж байгаа учраас би өдөр болгон шатаар дээшээ доошоо гүрдэг. UB хотод маань төгжрээ альтрага их учраас би өөрийн гэсэн өвөрмөц унаатай. Энэ бол хөл. Цаг хэмнээд очих ёстой газар хурдан очичдаг юм а. Миний орох шүдний имлэг бол Баян бүрдийн тойргийн урд байдаг тооно шүдний имлэг. Эдний эм чинь Ирландд мэрэгчлэр ажиллаж сурч байсан их сайн эмч байдаг юм байна лээ. Энэ имлэг чанартай эмчилгээтэй болохоор надад үнэхээр таалагдсан. Нэрээ эднийх giveaway буюу Facebook хацтан шалгаруулж байгаа юм байна лээ шүү. Хууц руу н ороод уралдаанд нь оролцоорой. Би тайлбар хэсэгт нь линкийг оруулнаа. Энэ бол миний өнөөдрийн болцох газар. Би эдний Амерсоно уух дуртай. Амерсоно гинэ. Нэрийг нь хэлж чаддгүй учраас би нөгөөгөөс авъя гэж хэлчихтий. Миний утас дуурч байна. Нөгөө залуу маань ирчихсэн юм шиг байна. Хүй, яана. Тэр ороод ирэх шиг боллоо. Юу ээ? Энэ гүйлх шиг царай тийм арай биш вэ л хүдээ. Дими юмд санаагаа зовоочлаа. Эцэгтэн. Юу ээ? Энэ одоо хин бэ? Хитон бэ? Зургийг нь харьцуулсан ч үнэхээр л мөн байсан. Сэргэлэн баачка гой залуутай хамт зураг даруулаад өөрийн хойно хальт гарчгаад Tinder дээрээ тавиад исэн юм байна л л. Тэгээд бүр надад бэлэгтээ ирсэн гээл бод. Ямар бэлэг өгсөн гэж? Амьс. Намайг цагаан сараар 20 айл хисчгээд нэг ч амьс аваагүй яаж мэдсэн юм бол? Үнэхээр мэдрэмжтэй залуу юм шүү. Тэгэхэр ч мөхцөг миний бие гадаад гоо үзмжнээс илүү дотоод гоо үзэсгэлэн хардаг учраас энэ залуу надад ер нь л маш их таалагдлаа. Тийм болохоор түүнийг би буудал дагуулж ороод шийтгэлтэй хүзэр тоглохоор болсон. Жохоо орохгүй гэж маяглсан ч би юм чинь яаж хийж байгаа л аваад орсон доо. За ингээд өнөөдрийн Day in My Life маань part 3-т ингээд дуусах хэрэгтэй боллоо. Миний нэг өдрийн амьдралтай танилцсан та бүхэндээ баярлалаа. Таалагдсан бол лайк, share, bye, choose, пока.